Дараагийн мэдээг танилцуулъя. Германы үндэсний агаарын тээврийн тээвэрлэгч болох Lufthansa компани зүгээс өөрийн онгоцны бүхэгт тавигдах шаардлага шинжилж байгаа юм байна. За ялангуяа зөөврийн цэнэглэх батарей болон цэнгэлдэг батарейтай холбоотой дүрм журмаа шинжилэн баталсан байна. За Европ тэргүүлэх Lufthansa нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч, цэнгэлдэг батарей зэрэг төхөөрөмжийг ашиглахыг хязгаарлах бодлоготой нэмэлт өөрчлөлт оруулсан. За энэ өдрөөс эхлэн онгоцон зорчиж байгаа зорчигчид төхөөрөмжөө мэдээллийн системээр дамжуулан цэнэглэх буюу хувийн төхөөрөмжөө цэнэглэхдээ батарей ашиглах боломжгүй болж байгаа юм байна. За Lufthansa компани нь бүхээгийн ачаа тээшинд power bank буюу зөөврийн цэнгэлдэг батарей авч явахыг хориглоогүй байгаа. Гэхдээ ачаа тээшинд өгсөн ачаанд бол авч явахыг хориглосон дүрм нь хിവэр байгааг онцлсан байна. Мөн power bank-ийг зорчигчийн биед зүүх эсвэл суудалтаар гар тээшинд хийх шаардлагатай болж байна. За харин дээд талын тээшний хэсэгт хадгалахыг хориглож байгаа. За онгоцонд авч явахад зөвшөөрөгдөх батарейн хамгийн их хүчин чадал нь 100 Вт цаг буюу 27,000 мА цагийн хүчин чадалтай байхыг хүлээн зөвшөөрөхөөр болсон байна. За том оврын батарей авч явах хүсэлтэй зорчигчид агаарын тээврийн тус компанид урьдчилан мэдэгдэл хийж зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна. За ингээгүй тохиолдолд тухайн төхөөрөмжийг нь хураан авч устгах ийм дүрм журам баталгаар болсон байна. Мөн нислэгийн хугацаанд зорчигч бүрийн авч явахыг зөвшөөрсөн цахилгаан батарейны тоог хоёроор тогтоосон хоёр power bank авах боломжтой болж байгаа юм байна. За Lufthansa-гийн хэвлэлийн төлөөлөгч уг бодлогоо өөрчлөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа Европын холбооны нисхийн аюулгүй байдлын агентлагаас гаргасан шинчилсэн зөвлөмжтэй холбоотой гэж тайлбарлаж байна. За энэхүү журам нь Lufthansa компани бүх нислэг мөн түүний эзэмшилд байдаг Swiss, Eurowings, Austrian Airlines, Discover, Brussels Airlines, Edelweiss, Air Dolomiti зэрэг ийм түүний эзэмшилд байдаг компаниудад мөн давхар үйлчлэхээр болж байгаа юм байна. За зорчигчид нислэгийн өмнө гар утсаа цэнэглэх эсвэл онгоцны тусгай USB портуудыг ашиглаж өөрийн батарейгаа цэнэглэх боломжтой болж байгаа юм байна. За энэ бас үйл явдал болох дүрм журмаа шинжлэх бас нь өнгөрсөн оны 1-р сард Air Busan компани онгоцны дээд хэсэгт хадгалсан power bank-наас болж гал гарсан. За үүнд бол 27 хүн гэмтсэн учраас агаарын тээврийн компаниуд power bank буюу зөөврийн цэнэглэгчтэй холбоотой дүрм журмаа яралтай шинжлэх арга хэмжээг авч байгаа юм байна. За гал гарах үеэр Airbus A321 онгоц бол газарт байсан хөөрөөгүй байсан юм байна. За эрх баригчид энэ асуудалтай холбоотойгоор нэлээд өргөн хүрээг хамарсан мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулсан. За үүний дараа гал гарсан шалтгаан нь шатсан power bank-наас үүдэлтэй болохыг тогтоосон. Онгоцны их бие хэсэг бол хэдхэн минутын дотор бүхэлдээ гал давтсан. Зорчигчид яралтай тусламжийн гусуураар онгоцноос бууж чадсан. За энэ явдал нь бол дэлхийд daярх аюулгүй байдлын агентлагуудыг галын эрсдлийг бууруулах арга хэмжээгээ чангатахад хүргэсэн. За энэ дүрм журмыг бас Европын холбооны хүрээнд хэрэгжүүлж байгаа. За үүний дараагаас эхлээд Европын шинжилсэн журам тулгуурлан Lufthansa компани өөрийн бас дүрм журмаа шинчилж шинээр шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байгаа маа.